Бараг би орж багтах юм уу гэдэг мэдрэмж төрөдөх юм. Энэ тэнд гүйсэн сандарсан хүмүүс тэг хүмүүс гүүгээд байхад би гүүх ёстой шиг санагдаад. Хай влог. За энэ хүү влогийг үзэж байгаа өглөө өдөр орой мэндийг бүгдд нь хүргье. Залаа байна. За хааг байна. За энэ ч одоо влог яаж гэдгээр мартсан байх юм. За юу ч ингэсэ. YouTube суугаар нээсээ манайхан тий. Олон жилийн дараа дахин нээлээ. Тэгээ одоос эхлээд YouTube дээр ирэхэд гоё влог хийгээд явъя гэсэн бодолтой. Тэгээ ер нь YouTube дээр илүү тийм урт гоё чанартай бичлэгүүдийг хийгээд хадгалуул илүү ингээд ирээдүйд үзэхэд амар гоё байх юм болоо гэж бодоод тий. Ялангуяа одоо ингээд сая ингээд Facebook дээр ингээд дандаа ингээд богино бичлэгүүд хийдэж штэ яра. Тэнгүүд ингээд богино бичлэгүүд ингээд үзэхэд хүртэл дурсамжтай байдаг. Тэнгүүд YouTube-ийн ийм гоё урт бичлэгийг бас үзэхээр бүр илүү гоё дурсамжтай болоо гэж бодоод тэгээ шууд YouTube суугийг шууд эхлүүлж юм. Үүн яг влог хийх зөндөө их боломжууд байсан. Хийх бас гоё тий. Ашингууд байлаа тэгээд ерөөсөө хийсэнгүү. Өнөөдөр л хий гэж байгаа юм шиг бүр онгоцны буудлын дээрээс бүр шууд влогыг эхлүүлж байна. Тийм, ер нь заяо энийг бүр битэр төлөвлөсөн шүү дээ ер нь те. Яг ингээд яагаад онгоцны буудлын дээр ирсэн юм чинь шууд влог эхлүүлэе гэж төлөвлөсөн байгаа. Тэгээд энэхүү влог бүр нэлээ урт үргэлжлэх болоо гэж бодож байна. Битэр бараг Монголоос гараад хагас сар орчим явна те. Яа. Тийм болохоор яг хаачгаа одоогор бол хэлэхгүй. Гэхдээ одоогийн битэрийн очих газар бол мэдээж Солонгос. Солонгос явах чинь одоо 2 цагаас нислэгтэй. Гэхдээ би бүр влогоо урт байлгамаар байна. Би ингээд дараадаа үзэл ингээд ярьж байгаагаа өөрийнхөө ингээд ийм гоё мөчүүдийг амар гоё удаан хармаар байна гэхгүй. Тэгэл одоо ингээд тэгсэн чинь Солонгос руу бид нар чинь байнгын визтэй хэрнээ яваагүй жил 3 сар болсон. Тийм ээ, жил болсон ба шүү дээ. Сайхан лээсэн тийм. Харин 1 жилийн виз төлж өг. За бид тэр одоо ерөнхийдөө Солонгосын Чонжу гэдэг хотод нь буух юм байна. За тэгээ шөнө одоо 2-оос нислэгтэй хэрэг өглөө 6-гийн үед буух юм байна шүү. Тэгээ манайхан тэгээ влогтойгоо дуустал хамттайгаараа. Тийм мэдээж энэ хүү YouTube суваг дөнгөж шинээр нэгдээд хамгийн ихний влог нь энэ болохоор мэдээж YouTube суваг дээрээ subscribe дараад хонхоо дараарай. Тэгээд нэрээ манайхан бас айгуу сонирхол байгаа гэх тийм мэдээж бид төр хоёулах нь явж байгаа. Нэр тийм шүү дээ. Хүүхдүүд тайцсан би. Бага гараад ирэхэд. За манай 3 беби бол гэртээ үлдсэн байгаа. Манай хадам маав хараад тэгээ бид тэр гоё аялаад ирээ гэд үлдсэн байгаа. Тэгээд бид тэр хоёулах нь айгуу гоё аялах гэж байгаа. Тэгэхээр влогоо бүр илүү гоё сонирхолтой юм бичнэ. Тэгээд нэг влог ерөөсөө хийхгүй байсраад бүр хил ам бүр ингээд зууралдаад ерөөсөө ярьж өгөхгүй шүү дээ. За тэгээ хийгээд ахаар ерөөдөө гоё түргийл шиг зоологийн нөгөө текст уншдаг тий. Тарчгантал нэг ярих хаа. Ой гэхдээ би одоо заяа би влог дээр амар удаан ярина ингээд slow motion орсон юм шиг. За би зэж урд ярихгүй. Тэгээ бүр ингээд өмнө нь ингээд эхлэлээ заяа би ингээд минут хэдхэн секунд нэгэ хийчихдэгээс аахгүй. Одоо би бүр эхлэлээ бараг 10 минут хийсэн чи яа тий. За хаагийн гэрээсээ нэг ийм дэр авч гарч ирсэн байна. Жохон санаас муур юм. Яг нэг хөвтөд явах гэж байгаа юм шиг харагдаад байна. Би болохоор уг нь ийм дэр авсан аахгүй. Ер нь ингээд юм байна манайхаа. Нас явахаар ерөнхийдөө ийм дэр шиг үнтэй ийм хүү дэрийг сонирхдаг юм биш үү? Авч явдаг болд юм байна. Тэгээ охиныхон дэрийг гуйсраагаад авцсан. Харин тэгшгэлэн бүр. Дэрээрээ бартер хийцэн. Тэгшгэлэнд аав нь өөрийнхөө дэрийг өгье, миний охин аавд өөрийнхөө дэрийг өгчих гээд аваад гараад. Саяд амар санаа зовлоо шүү дээ. Чамдан сахарч ихтэй. Хүмүүс амар гайхсаах ямар сан дэр вэ? За энэ влог яг юу болох гээд энэ манайхаа. За Викторийн одоо төрөвчөнд энэ аяллаа мөнгө хитэн төрхтэй явж байна нэр. Бүтэн байна уу тоолоодох юм. За бид нэрээ юу асан? Вон аваад тэгээ доллар авсан. Түрүү нөгөө 8 сар горж амжаагүй. Тэгээд банкнаас авсан чинь банкнд вон амар бага байсан. Тэгээ вон нэг 200,000 вон, доллар болохоор нэг за тэгсгэлээ. Хэдийн хэлэхгүй хаа хурчих баха. 1000 онорыг яах чинь? Яг ганцхан хоёрыг авчиж болоогүй. Энэ яг юм хийсэхгүй. Тэгвэл 1000-ыг би үлдээчтэй үгснэ. За авчиж дөө зарт штэ тэг ганцхан банкнд үлдээч. Арай зоос айгам биш үстэй. Зоос айгахгүй. Ягаастай болцсон. Ягаастай болоод удаж байгаа юм. Тэгээ надад айгуу гой таалагдж байгаа. Би бараг 3 жилийн дараа үсээ царилсан байхгүй юу? Энэ хумсны өнгө жоохон дали юу яриа. Гэхдээ энэ та энэ хумсыг хараад заяа. Дараагийн хаашаа зорчих жоог таагараа. Шууд таандаа миний хумснаас цаашаа хаашаа нисэх нь шууд мэдэгдэнэ. Юу далаан сув далаан эрг мэрэг юм ааш юм би. Спойлер даад байна штэ. Болгохгүй штэ. Хүмүүс таах хэрэгтэй байсан байхгүй юу? Нэг пи уучих. Амар тийм
Амар ингээ хөөрөөд байх юм. Тэгээ пив авснаа нөгөө хажуугаар нь бас нэг хоол авчлаа. Өөг нь нөгөө нэг таргалахгүй л явчаад ирэх зэрлэгтэйгаа юм л та өөг нь жин нэмэхгүйгээр тэгсэн чинь ингээл хаач утсан ингээд нэг итгэл юм гой санагдаад байдаг тийм. За гоё аялаад ирэхин төлөө хэрэлдэхгүй төлөө хүний нутагт нэрээ бодоод байгаа. Бас ойрд ингэж хойлохноо уугаад юм шүү те. Эйгүй энэ те. Ингээл орон цаар хүүхдүүдэд амтуулаад тааж тэгэл оо энийг хардаа. Энд дарагдчихээн шүний 00 цаг 56 минутанд би хоол идэх гэж байна. Чи хамтдаа эдэлсэн шүү. Би бүгдийн хэдэл яг даргалах гэдэг. Хоол яг хуашаа зөө яг хагасгасаар. За шүлийн амсдаг. За манайхан пиавандаас цогтоод шүү. За болсон. Йоо ямар фаянтай болчоо. Уцаа цэнгэлээр өгдөг шүү дээ. Ухаан санаа бүр хаана юм бэ? Маяглаад заахгүй юу? Free charge харангуудаа цэнгэлж мэнэглээд ингээ уцаа өргөж байгаа шүү дээ. Яаж уцаа өргөөл явж байна. Зя доошо бууж ин. За манайхад энэ влогийг бүр хамгийн түрүүлж үзэж байгаа бүх хүмүүс айгүй хөргөн шүү заяа. Тэгээ subscribe дарсан бүр хөргөн шүү дээ. За би нэр амьдралд анх удаа юм хаагийн шиг юм дэр ярьсан хүнийг харж байна. Ман дэртэй яваа. Дачуу угаасаа энэ нэг хямдхан нислэгтэй ер нь бол яг үнэхээр нэг ихэнх нислэгүүд юу хэвчээсээ бүр амар өнд орцсон төгцсөн ч бид нар таашгүй чонжоо нислэг болдоо. Чонжоо ч өөрөө юу юм бэ? Нэг дандаа солонгос хүмүүс нислэг болохоор амар хөрхөн хямдхан заяа баг. Тэр яах вэ? Бисээ уцаа ингээ орхио явцсан бол яах вэ? Чи тэгээ баг буцах юм шүү. За шинэхэн өглөөний минь дэрчлээ. Чонжоо International Airport гэдэг юм байна. Тэгээд ууг нь 6 цагт ирсэн боловч шалгамаар гарч ирэхсээр л заяа. Бүр хамгийн сүүлийн хүн дээр баг ингээд очрлож тараад баг 2 цаг шахуу очрлж яаж орж ирлээ. Тэгээд ойр бас шүний нислэг хийгээгүй. Шүний нислэг маш чанга байлаа. Чих хатхаа, дунтаж чадахгүй. Ер нь гэхдээ хараа чи тэр юу яд юм бэ? Амар тийм хэвтэр гоолч унтдаг болсон байна. Зарим хүмүүс ч ингээл ямар ч байрлалаас унтчихдаг аахгүй юу? Хоёлаа болохоор ингээд жоох ингээд унтаж чадахгүйсэн тий. За буусч цагаар ямар юм? Нэг чи 10 сарын 24. 10 сарын 24. Бас сансныг бодоход яг сэрэх юм байна. Яг таарсан хувцлалтай ирсэн байна. Гэхдээ өдрийн цагаар яг жоохон халууцж магадгүй юм шиг энэ чи үүр гэдэг чи арай хүйтэн байгаа шүү дээ. За тэгээд агаар мэдээж танил гоё. Чиглэг агаар автлаа. Сая автобусны билетийн талаар нэг ярьсан. За одоо тэгээд нэрээ 8:15 хоспитал шууд Сөүл рүү явах автобусны билет авсан байхгүй юу? Тэгсэн тэр нь бүр хоёрхан байр тараад бид өөр өөр суудал дээр суухаар тарчлаа. Тэгээд автобусандаа суухаас өмнө нэг дэлгүүр орох. За нэг өглөөний цай алхаад ийм банантай сүү тэгээд ийм талх хоёр авчлаа. Солонгос өмнө нь ахтай амар хийддэг байсан талхаа авчлаа. Гэтэ өмнө нь ингээд нэг солонгос ирэх болгондоо сив хараад амар баярлдаг байсан аахгүй юу? Одоо бүр зочирхоо ойлцчихээ. Монголоор дөрөв сив штэ. Ерөөсө зочирхгүй. За манайхаа сайн бацгаана яа амьд ч юу яа хитэн цаг явбаа. Бас хөөрхөн зам туулчлаа шүү. Чонжоо ороод автобусан суугаад таксинд сууж наашаа ирэл тээ. Тэр баг буудалтаа 11 үед орж ирсэн өглөөний өдрийн ч юм уу. Тэгээд тойлоо баг унтахгүй гэдэг юм мэдчихсэн чинь бүр ядраад нам унтаад одоо хараад гэж. Одоо цаг манайхаа оройн 6 цаг болж байна. Юу гэсэн үг вэ? Бүхэл бүтэн бүр 6 7 цаг унтсан байна. Аргагүй шүү дээ. Шүнжэнгөө онгоцсон явсан чинь тий. Тийм шүү дээ. Яаж энэ чигээр унтчаагүй хараа. Тэгээ бүр өглөөс ирэл яваа. Зөвхөн боссон манайхаа буудалтаа орж ирсэн. Битээр чинь буудлаа ингэсэн байхгүй юу? Бүр явахынхан бүр 1 хоногийн өмнө захиалсан заяа. Хоногийн бараг 200-150 мянган онтойс. Тэгсэн чи энэ буудлыг битээр бүр амар аазтай манай таньдаг дүү захиалж өгсөн. Дүүдээ бас баярлаа. Хідээр захиаллаа хоёлаа. Хоногийн 70 мянга, 75 мянган. Манайхаа гоё арай ямдаатай юу. Тэгээ бүр сөүлд бүр түндэм үү. Монголчууд маш ихэр байдаг газар шүү дээ. Түндэмүүний хажууд 70 мянгаар захиалж чадлаа. Аарч Монгол халагдах уу? Хүүшээ өчтөр Монгол халагдчих дөө. Үгүй шүү дээ. За тэгээд хоёулын буудлын халтаа харуулчихоо. За тэгээ. За эндээс ингээд орж ирнэ. За битэр чи энэ хаалгаар 6 цагийн өмнө баг мөлхөнгөө алдаад орж ирлээ тий.
За тэгээд дэше орж ирээ. Шууд оронгот арин цэрүүр байна. Ванта юм байна бас тий давуу. Буудалд нэг дутагдлаа наа. Юу гэж та нар таадаа. Та яг харагдчихээн тий. Цонх байхгүй бас тий. Энэ дээр нэг жижигхэн цонх байна. Жижигхэн миний цонхтой манайхаа. Нэг давуудлын наараа бараа юу вэ? Энд чинь 60 75 инч. Арай том уу? Манай гэрийнхаас арай жижиг юм шиг. Хифтэнгээ зураг тасаасан. Өнцөг булан харж бүр ингээ хайж. Амар том аа. Энэ хоёрын займаа. За юу идмээр вэ? За би бол халуун ногоотой ол иднэ. Хаагийн халуун ногоотой ол идэж болохгүй байгаа. Би хайрынхаа хөвшөөг авч халуун ногоотой ол зөндөө их иднэ. Та газаа гоё шүл идмээр байна. Нэх гоё ядаргаат байсан. За тэгээ манайхан аялал жинхэнэ утгаараа эхэллээ. Хамгийн зорьсон эхний газар Солонгос улсдаа ирлээ. За аяллаа жоохон Настр байна. Догтлол орсон уу? Түрүү нэг таксигаар яг ингээд нэг евро Түндэмэн рүү ирж байхад амар гоё байсан. Ингээд 123 давхар намайг дагаал яваад. Гэтэ хүүхдүүд ингээд нэг ойлгохгүй байгаа чимээ сонсоод унтах ямар вэ? Нэрэ бас тийм. Нам болчих гинөө. Эсвэл хүлээгээд гинөө. Хин нэг нь ойлгохыг хүлээгээд. За яста явж хоолны газар ороод ирлээ. Гэтэ нэг гайгүй цүх алгасан. Тэгээд би бяа амна би хийж байгаа. За Солонгост хамгийн ихний хоолоо захиаллаа. Гоё авчихсан. Тэгээ бүх хоолоо бичээ. За энэ хоолны нэр чинь суюг гуг паб. За энэ хоолны дуртай хүмүүсээ яг одоо гоё лайк юм уу комент хийрээ. Золоогийнх нь шараа тайлдаг хоол гинэ. Өчигдрийн онгоцны буудлын дээр уусан нэг пиаванда шартаад байгаа юм байлгүй дээ. За тэгээ бүнд сайхан олцгоё. Та хэдсээ үлсчээвэл яг одоо хоол ч юм хөргөж рүүгээ яваарай. За аялал ихний өдөр шууд хоол идчихээд удаж мэдээж болохгүй. Тэгээ аялаж байгаа хүмүүс юм чинь бас нэг жоохон уунаа. Гэтэ хагаас амар муухай ийм дүрсэндээ өөрөө орохгүй намайг аягалгаа өгчих юм. Гэхдээ энэ хоёрыг чинь бас хольж болохгүй шүү дээ. Энэ болохоор пив байна, энэ болохоор макколи байна. Макколигаа би уугаад хагийн пив уудаг. Гэтэ макколих намтны ямар бол бас янз амттай. Тэгээ энийг гоё л гэж найдаа. Энэ өнөр нь бол яг зэгсэрч. Гоё. Яг миний дуртай юм байна. Муухай. Нэр ямар гоё. Нойрны энэ дээр гоё аялж байна. За cheers. Cheers. За өглөөний минь манайхаа 2 дахь өдрийн өглөө би өсчин шиг эхэлж байна. Хаагийн дээр гоё туршилт тэгээд хаагийн өсөй гоё синстэд байж байна. Царан за өнөөдрийн day 2-гийн хаагийн өсний стилийг би бүрдүүллээ. Би ч юм бараг өсөж юм шүү. Өнөөдөр хараа чи нөгөө нэг харааны шилээд байна шүү дээ. Тэгээ зөвл яг корой залуу болсон. За өнөөдөр ингэнэ хэдүүлээ манайхан гараад гоё нэг төлөвлөсөн бас хоол ойдно ядаргаад идэх гэж ирсэн юм уу? Ааш. За тэгэнгүүтээ мяндуу орно. Яг тэгвэл маргааш нэг гоё чухал өдөр байгаа заяа. Нэрд шүү дээ маргааш лөө. Тэр өдөрт зориулаад бит хоёр бас гоё лук бүрдүүлнэ. Ер нь би ч нэг гоё хувцас аавна, хаагич гоё хувцас аавна, тэгээ гоё мяндуунаар явцгаана, гой сахны газар орцгаана. Ер нь явах газар зөндөө байна. За тэгээ хамтдаа гарцгаа. Тэгтээ нэрээ Солонгос төрхөр яага ингэх юм бол би ингээ амар бүлцээсэн байгаад ингээ нэг л ингээ хөөчтэй. Ингээ жоох нүд бүлцээчжээ. За яах вэ? Солонгосын буудалд орлохоор нэг сүртэй ингээ хөшөг мөшгний цаанаас гарч ирээд эсвэл юм нууцлаг хүмүүс юм уу? Яа, бүрийн төрслээ. За тэгээд өнөөдөр ингээ ямар хоол идэх вэ гэж бодож байгаа. Жантайгаа мэдхээр болсон. Тэгээд ямар ч зэн та бас намайг идэрэ гэж боцоо комент сэтгүүлтэйгээрээ заяа. Тэгээ бас амар зузаа нэг юм өслөг юмтай ирсэн чинь гадар хүмүүс шорттой яваад байгаа байхгүй. Тэгэхээр би зүгээр ингээд арай нэмгэлчлээ. Хаагийн хажууд зузаа хിവэрэл яваад байна. Хизээ өөрөө нэмгэрэх вэ? За тэгээ өнөөдөр бас мяндуунаар би нөгөө тэр өслөгийнхаа оронд нэг арай нэмэх гадар хаммаар энэ хараа. Энэ саналыг дэмжиж гинөө. Энд. За бит хоёр явсараа байгаад хоолны газар ирчлээ. Тэгээ хаагийг дагахаар заримдаа жоохон пэлтч гэдэг дээ. Жоо уурлаад те. Хөлсөж хоёр газар орсон чи яг цайны цаг гэ бүгдээрээ хаалгаа авцсан. За юу утгасан бэ? За тэгээд жантайгаа юм тансууг мандуу тэгээ зампом захиалсан. Би өстөө нэг хаашаа халуун ногоогоор бүр өссөн байсан юм шүү. Өдөр алга халуун ногоодоо те. За тэгээд чан могос юм да. Сайднэ. Нэг пиав ах уу? Үгүй. Орой унаа. Өдөр гээгээд тоохгүй. Автобусны карт авах гэж байна. Тэгсэн чинь ямар үнд орсон юм бэ? 2500 лээд гэсэн 5000 заах юм. За яг одоо хөөрхний авъя да. Тэ энэ хөөрх юм уу?
За тийм би одоо яганыг авалтаж тавьчих. Ихтэй л үгүй. Мэдэнгээр хөөхөө. За автобусанд суугаад явж байна. Мяндон дээр баг ирчихлээ. Тэгээд уг нь амар гоё автобусанд суугаа яваа гэсэн чи ихэнтэй орж ирсэн чи бүр амар шахацсан заяо. Амар хүнтэй. Тэгээд ашгүй нэг 3-4 хүн бодол явсан чинь сулраад тэгээд хойно гоё суудсан байна. Бараг 30-40 минут явлаа. Одоо бууч. Tell me electric. Baby, keep the light on for me, I'm coming home. Know I got you forever, wherever I go. I feel like I'm high. Oh, and I wouldn't change the way you got me jumping through hoops. All the wishes in the world and I wish for you. I feel like I'm dying. Oh, and I found heaven in your eyes. Tell me it's all mine, holding on too tight. You're like a neon sign in a starless night, showing up so bright. Can't get over how you talk to me, like I'm all you ever. За ухаасаанаага мартаад бүр хадуураад влог биш шопинг хийгээ явцлаа. Тэгээд эцэнд юмс юм авалгүй байх тий ямар ч нэг юм өөртөө л юм авлаа. Дараа ирж хүүхдүүдтэй ч юм уу ингээм юм авъя гэж бодоод өнөөдөртөө зөвхөн өөртөө шопинг хийжээ. За мяндо бол бүр үнэхээр үзэтэй байна. Тэгээд шопинг хийх гэж дайлыгаад тэгээд юм идэх гэж дайлыгаад бүр ингээд бүр далийн сараагаа таарлаа. Тэгээд өнөөдөр найзтайгаа уулзахгүй юу? Найзтайгаа уулзаад бүр нэг гоё хоол идэ гэж ярьсан чи эндээсээ баах юм мэдээд яана уучлаарай. За тэгээд энэ маршмеллоу төгсгийдөө мяндоныг за хаа газрын 5 дахь өдөр ер нь төгжрэлтэй хүн гадуур ихтэй бүгдээрээ гоё инээсэн тийм байдаг шүү дээ. Сая мяндоноос найзтайгаа жамшил дээр уулзж байгаа байхгүй юу? Тэгсэн чи төгжрэл нэлээд байгаад автобусаар цаг гар явах ахаар нь метронд суучлаа. Тэгээ метронд амар их хүнтэй. Айгу гоё хоол идэн. Айгу догтлоод байна. За жамшил руу явсаар битүүрий одоо Солонгост уулзж байгаа анхны найз нам байлаа. Хамгийн анхны уулзсан бүр үнэхээр сонирн байлаа. За тэгээ би тэд энд амар гоё намаа энд чи Ухрын битээ. Өнөөдөр ер нь өчтөр нэг уржигдэр идэр дандаа баг уусан. Яг нэг нэгээр л нормалтад яваад байгаа хгүй. Өнөөдөр жоохон их уух битээ влог эхлүүлж байна. Ер нь жоохон тулгнаа. Дээр нэг Монголд жоохон дутууд уулцаа. Тэгээ өнөөдөр өстой гоё унаа. За cheers. Яцнэтөө. За юу пив уужгаад ийм коктейл руу орчлоо. Энэ ихтэй айгу хатуу юм байна. Гэтэ нөө юу гэдэгтэй алкогол уухаар ингээд хамгийн ихний амсалт амар гашуун байжгаад 2-3 дахь нь ингээд ерөөсөө ус шиг ороо явцдаг. Яагаад тэгдэм бол комент хийрэг. За ястай амар хоо бацлаа. Хави олон хүмүүсийн хавсаалаа. Би ч ярьлаа, манай хүн ярьлаа. Одоо бид хоёр 2 дахь газар руугаа явах чинь. Тэгэд хааш явах вэ? 2 дахь, 3 дахь гээд 4 дахь яриадсан уу? Тэнд ороод влог хийж болох болоо. Амар халтсан те. За тэгтээ амар гоё байна. Амар гоё дулаахан байна. Би тэд яг 123 давхрын хажууд яваа. За одоо гоё. Тэгэхээр 2 дахь газар. Уудаг л газар. За 2 дахь газар ороод ирсэн. Амар гоё задлах бичгүй дээ. Тийм. Дааллаач цай. За тэгээд 2 дахь газараа яг хуу дагнжийн ер нь орол пив. Гэтэ жоохон гарацын агуулаад сөөж болцоо. Тэгээс гоё жимстэй хальсан байгаас. За cheers. За. За өглөөний минь гихсэн чи орой олцгоо. Өчтөр нэлээ ороцсон. Бараг үүр цайхад бодолтой орж ирээд нэлээд сайн амарч байгаа өдөр сэрээд тэнгүүтээ өнөөдөр нэг гоё бүр хүзэр дэлгэн заяа таад юу вэ гэвэл бит хоёрын Солонгост ирсэн хамгийн гол ихний зорилго болохоор Travis Scott-ыг үзэх гэсэн. Ёо. Тэгтээ би заяа яг үнийг хэлэхэд амар ингээд сонсож монсдог фэн биш. Мэдээж дуунуудыг мэднэ сонсдог. Гэхдээ бүр амар фэн биш. Тэгээ маа найзууд үзье гэсэн болохоор нэг амар гоё ингээд урайлах ямар ч зэн дэмжээд үзгээр болсон. Гэхдээ бүр амар гоё догтлоод байна ингээд Солонгостоос анх удаага юм том тоглолт үзэж байгаа байхгүй юу. Тэгээ яг одоо ингээд таксигаар явж байна. Бараг битүүрийн саяны байсан бодлоос 40 км-ийн зайд байсан. Тэгээд ингээд явж ийн. Тэгээд уг нь нартаад таксинд туссан байхгүй юу. Тэгсэн чинь яг энэ зүг рүү нэлээд төгжрэлтэй. Тэгээд таксинд суугаад одоо бараг л ирж гин 3 км үлдсэн байна. Тэгээд сая замдаа нэг кимбап идээд уус суугаад нэг талах идээд
Тэгээд бараг шууд л орох юм шиг байна. Үүднээс нь юм мэдээж амжих нь уу яах нь уу. За тэгээд очиод орчингоос нь тоглолт болох газараа ирсэн. За тэгсэн чинь бүр энд төмөн бууж гинж гэдэг шиг яа баг би орж багтах юм уу гэдэг мэдрэмж төрөөдөх юм бүр амар их хүмүүс заяа. Тэгээ тикет бокс нь бүр амар холоос аваад тэнгүүтээ бүр нэг орох газар нь бас нэлээд зайтай юм. Тэгээд энэ тэнд гүйсэн сандарсан хүмүүс одоо яг тоглолт эхлэхэд ердөө 2 минут үлдсэн байна. Тэгээ яг ихэндээ мэдээж DJ set явна. Гэтэ амар сандраад байна амжих байгаа яана. Тэгээ хүмүүс гүүгээд байхаар би гүүх ёстой шиг санагдаад гаднаа нэрээ уух юм уучаад орд юм байна. Дотгошоо ороод уух юм аавна гэж байхгүй. Угаас амар хүн болохоор тэр хөдөлсөн зогсон газараасаа хөдлөн гэж байдгүй юм байна. За тэгээ дотор ороод бас гоё юу болцоог дотор халуун агшнаас нь бичтэй. Боо юм болж орж ирлээ. Тэгээд хамгийн гоё нь бас нэг жоохон мөнгө илүү төлөх юм бас давуу тал гард юм байна. Ингээд битүү хүн байгаа. Тэгэхэд манай яг энэ зон маш гоё хүн багтай. Тэнгүүд яг тайсны дэргэд хардаа. Юу гэсэн үг вэ? Ийм оройс харах юм уу? Ямар гоё юм те. Гэтэ бүр ийм олон хүнд ороод ирсэн чинь бүр нэг амар гоё. Огших мэдрэмж төрөөд ах юм. Oh my god. This is what you're waiting for. I think we're ready to rock. I said, hold up, got my glizzy, bang, bang. I said, hold up, got my glizzy, bang, bang. За тоглолтоо үзээд дуусчлаа. Бараг 2 цагийн турш юусэн амралтгүй цэвэр өөрөө ингэж бүх тугаа дууллаа. Яг нэг эхлэл хэсэгтээ жоохон мэдхгүй тоолонтой төгсгөл хэсэгт амар огшоосон. Тэгээд нэг бас ариун цэврийн өрөө орохоос залхуураад юу ч угаагүй халаалтгүйсэн чи жоохон явахгүйсэн гэхгүй юу. Гэтэ ямар гоё ялаа нэр гар ирсэн юм биш. Гар ирсэн тийм.